Ахалж байгаа үз та бүхэнд баярлалаа. MSC телевиз 2015 оны онцлог 15 зочныг үзэж та бүхэнтэй бас уулзуулж байгаа. Энэ удаад бид бас 2015 он 50 дахь жилийнхаа ог тэмдэглэж байгаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн засаг дарга Бадарсаныг студид орж оролцуулж байна. Урилга тавьснаа баярлалаа. За баярлалаа. Та бүхний бас өнөөдрийн ярилцлагатаа өрсөнд талархж байгаа хэлье. Тэгэхээр 50 жил гэдэг удаа хагас 100 жил том хугацаа. Энэ том ойгоо Сүхбаатар дүүрэг маань ямар амжилт бүтээлээр өгт ба? За тийм бид нар ер нь бүтэн жилийн хугацаанд 50 жилийнхаа ойг бол тэмдэглэж байгаа. За тэгээд ер нь айл болох одоо иргэд рүүгээ хүүхдүүд рүүгээ өндөр наснууд руугаа за эмэгтэйчүүд рүүгээ гэдэг одоо ингээд мөн одоо ажил хөдөлмөрлөж хийж байгаа худалдаа үйлчлэгчнийхэн гэдэг энэ рүүгээ хамарсан байдлаар бид нар ажлуудаа төлөвлөсөн. Тэгээд энэ хариуцсан хүмүүс байна бүх ажлуудаа төлөвлөөд за иргэдийн хурлаар зохих шийдвэрээ гаргуулад ингээд ном журмаар хийж байгаа. За ер нь жишээ нь 120 хэдэн ажил бид нар хийсэн. Гэхдээ энийг бас хийхдээ хавар бас дүүргийн 20-20-оор явж эрэгтэй уулзалт хийсэн. 2600-аад эрэгтэй заалаар уулзалт хийгээд ороо болгонд нөөш тэгээд ер нь 50 жилээр юу хийх ёстой гэдгийг иргэдээс бас нэлээд санал авсан. Тэгэхээр мэдээж иргэдийн гарсан санал бол аль болох нь өөрсдөө оролцсон тийм байдлаар их ярьж илээ. Жишээ нь одоо иргэдийн бид нар спортын наадмыг хийгээд сая одоо ингээд энэ 11 сарын сүүлд дүнгээ гаргаж жишээ нь дууслаа. 7-8 сарын болсон. Тэгэхэд л одоо давхарцсантайгаар 9000 гаруй иргэд спортын одоо 6-7 төрлийн тэмцээнүүдэд хороо насаа шалгарч дүүргүүдтэй дурсалдах маягаар явсан баг. Жишээ нь ахмадуудын тунд зохион байгуулж байгаа ажил гэдэг юм уу? Одоо хөөгд багчууд, сурагч, эмчнэрийн тунд гэл ингээл их олон өргөн юм бид илүү хамарсан. Яг зүгээр аль бие усны хэлбэрээр баярын хурал гэж бол 9 сарын 18-нд болсон. За бусдаараа бид нэг хайхтар наадам хийгээд ч юм уу тийм нэг морь зөрвөлдлөө тийм үл болж өгөл иргэдийг одоо нэг нэгнээс илүү татан оролцуулах маягаар л төлөвлөж одоо 50 жилийнхаа тэмдэглэж өнгөрүүллээ. Өмнө нь бас энэ үе дүүрэгт одоо ажиллаж байсан хүмүүсээ урьж бид нар бас зөвлөгөө авсан. Ямар одоо ажлууд хийвэл алдаа оноо юу вэ гэдгийг бас сонсч явж байгаа л да ахмадуудаас. Тэгээд энэ дундаас гарсан шийдлүүдээр хийсэн учраас айл болох иргэдэд маань бас хөрсөн гэдэг би өөртөө хөдөө бол гэж итгэж байгаа. Мэдээж хагас 100 жилийн хугацаанд бол зөвхөн одоо тэмдэглэж байгаа үед бол бид нар одоо удирдлагад ажиллаж байна. Гэхдээ энэс өмнө ч одоо олон хүмүүс одоо удирдлагад ажиллаж байлаа. Би одоо чинь 11 дэх засаг дараагаар одоо ажиллаж байгаа. Үе манай Сүхбаатар дүүргийн иргэд Сүхбаатар дүүргийнхэн төлөө ажиллаж хөдөлмөрж байгаа хүмүүсийн бас хүчин зүтгэлээ. Өнөөдөр Сүхбаатар дүүрэг бол өнгөцсөн одоо засч байна. Хотын төвийн дүүрэг. Манай ч одоо бас манай иргэч бас их оюунлаг гэж хэрэг дуртай. Одоо ч манай спортын төдийгүй соёлын, урлагийн за томоохон их сургуулиуд хүртэл байдаг. Улсын хэмжээнд нэр хүндтэй 10 жилийн одоо тий ерөнхий боловсролын сургуулиуд гэж байдаг. Ер нь бол их тэр талаараа онцлог олон улсын байгууллагуудын ороо 90 гаруй хүн манай дүүрэгт очив. Байлах жишээний юм уу ингээд төвийн байдаг л да. Ер нь тэр утгаараа их босод дүүргүүдтэй харьцуулбал бас илүү их онцлог байдаг болов уу гэж ховдоо бас харж явдаг. Хуамын хувьд энэ Сүхбаатар дүүргийн хэдэн хувь байна? За манайх ч одоо 138 140 мянган хүн л одоо төхөж байна. За ер нь ингээд сүүлийн жилүүд нэмэх хандлага бий болж байгаа. Яагаад тэгэхээр одоо нийслэл иргэдийн хурал дээр батлагдсан дахин төлөлтийн асуудал байна. Дахин төлөлтийн хүрээнд манай 7 дугаар хороолго юу манай дүүргийн 9 сарнуудын хороо бол орцсон байгаа. За ер нь 200 гаруй одоо га газар нутгийг одоо хамарч байна. За энэ бол одоо нийтдээ одоогийн байдлаар бол нэг 1700-800-аад айл бол ашиглалтанд орчихсон. Цаашдаа бас орно. Чи одоо мэдээж одоо 2 айлын газар, 3 айлын газар дээр бол нэг орчт байсан давхар байшин барьчих юм бол мэдээж олон айл орно. Үлдэж байгаа талбайдаа нөгөө нэг ногоон байгууламж, сургууль цэцэрлэгт асуудал шийдэх юм бол та. Жишээ нь одоо дахин төлөлтийн
нэлийн их үр дүнтэй болсон нь бол сүүлийн одоо 2 3 жилийн хугацаанд сая 2 маш их айлууд орохын хажуугаар сургууль зэрлэгийн комплекс нэг ашиглалтанд одоо яг энэ дахин төлөлт явагдаж байгаа хэсэгт орсон байна. Тэгэхээр тэнд ч одоо нүүж ирж байгаа айлуудын хүүхдүүд нь явах, бага сургуульд нь явах болцоо шууд гэрийнхэн хажууд нь үүсэж байгаа. За тэгээ яг дунд анги ахлахын дөрөх юм бол сонгон маягаар өөр сургуулиудыг одоо сонгоод тэр ойр орчинд тавиад сургуулиуд яваад бүрэн болцоод байгаа. Мэдээж яг дахин төлөлт хийж явах одоо бас бид хавар ерөнхийдөө нэг 5 сард дүүргийн удирдлагууд бие бас одоо нийс иргэдийн төлөөлөгчийн хувьд энэ дахин төлөлт явагдаж байгаа хэсэг бас нийс иргэдийн сонгогдсон л доо. Тэгээ иргэдтэй бас уулздаг. Энд бол мэдээж дахин төлөлтийн ажил бол тийм амар хэлбэр бол явна гэж бол мэдээж байхгүй бах. Нөгөө талаасаа иргэд айл бол газараа өндөр үнээр өгөх хичээж. Хичээн мэдээж бодно. Компани бол бас жаахан татуухан аваад ингээд дундаа энэ хоёр хооронд бол зах зээл бол ханшаа бол тогтоож байх хэвээр. За ер нь 3-4 сая төгрөг хүрдэг байсан газар бол нэг 120-30 саяас муухай байсан байна. Өө за 3 дахин өссөн. Тий, ер нь бол доолон 3-4 дахин өссөн байна. Бүр яг бодтойгоор их юм бол би одоо эх жил бас энэ 9-р хороонд нэг цэцэрлэг дүүргийнхээ хөрөнгөөр барих гад тэгээ газар одоо судалсан, сүмжилсэн газрын худалдаж авахар өөрж ярилцсан 2 айлын газар гэхэд нэг нь 600 м квадраттай. Нийлээд нэг 1200 орчим м квадрат газрыг ярихад бол 2 айл нэлээ 300 саяас. За маш багахан ярина л гэдэг байгаа. Тийм байдалтай бол өндөр үнд болсон байна. Одоо хойно манад 11-р сургуулийн спортын заал өгдөг. Спортын заал одоо 11-р сургууль чинь одоо энэ хоёулыг нь ярилж байгаа хотын төвөөс одоо бараг 17-8 км-ийн газар шүү дээ. Тэгэхээр нэг айлын газар хөнхөө 40-50 сая, ер нь 60 сая байвал одоо газараа чөлөөлөөд бид нар бас тэр нь спорт сургуулийн заал барих гэдэг. Гих мэт байгаад байгаа. Тэгээ ер нь бол бид нар бас сургууль цэцэрлэгийн хамт нэлээд анхаарч байгаа. Сүүлийн одоо жилүүдэд 15 сургууль цэцэрлэг бүрэн ажилтнанд одоо орж байна. Энэ дотор дүүрэг өөрийнхөө хөрөнгөөр тус бүр 8 бүлэгтэй 2 цэцэрлэг одоо барьлаа. Одоо аймаг болон сум дүүргийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэг барьж ирсэн улсын хэмжээнд бол анхны тохиолдол гэж би бол харж байгаа. Үүний цаана бас ингээд 800 орчим хүүхдүүд шинээр одоо цэцэрлэгт хамагдаад гэртээ үлдэхгүй болчихны тул аштай юу. Тэрний цаана тэр хэмжээний ээжтэй ажил хийх болцоотой бол чинь өрх гэрийн бас орлого нэмэгдэнэ. Үүний хажуугаар бид нар бас нөгөө нэг энэ 50 жилийнхаа өрөөнд бас өмнөх оноос эхэлж бас хэрэгжүүлсэн нөгөө нэг ажил орлоготой Монгол хүн дүүрэг гэдгийнхаа өрөөнд одоо 3200 гаруй одоо иргэдийг нөгөө давтан сургалтуудад хамруулах, ажилтан зуулчлах гэх тийм ажлуудыг бид нар зохион байгуулж байгаа. Манай дүүргийн хэмжээнд чинь бас 2000 гаруй худалдааны нөгөө нэг байгууллагууд бас их байдаг. Саяхан хүртэл одоо манай худалдааны салбар үүсний 94 жилийн бол манай нөгөө нэг төвөц ажилуулдаг, жижиг 8 дэлгүүр, 6 нэрийн дэлгүүр ажилуулдаг хүмүүс маань бас оныхоо шилдэг шалгаруулах гэх ажил зохион байгууллаа. Тэгэхээр ер нь бол бид их хамтарч ажиллавал илүү их үр дүн гаргахаар юм бэл. Зөвхөн захиргаа гэдэг талаас бид нэг шийдвэр гаргаж чаад энэ заавал биелэх ёстой гэж муухарлаад байх биш. Нөгөө нэг талд одоо яг хөдөлთა эрхэлж байгаа хүмүүстэйгээ ярьдаг. За бид нар одоо нөгөө нэг таны одоо үйл ажиллагааны зөвшөөрлийг тийм ээ. Хэрвээ сунгахаар байх юм бол ямар нэгэн доголдол гараагүй бид нар захим хэлбэрээр шууд сунгаад өгч ёо. Зөвхөн шинээр авж байгаа тохиолдолд л нөгөө нэг 3-4 чиглэлийн материалыг бүрдүүлдэг байна гэдэг. Илүү одоо хөнгөчлөх талаас нь бид нар ярих шүүж гэдэг юм уу. За мөн хавар одоо өмнөх хонд нь одоо энэ бизнес эрхлэгчид татвар төлөгчдийнхээ өмнө бид нар бас хийсэн ажлаа тайлгнадаг. Дөрөв дээр одоо хурлын зааланда ураад та бүхэн төрсэн одоо төлсөн татвараар бид нар ийм ажлуудыг амжууллаа. 48 байшингийн гадна талын нээслээ. 48 одоо хүүхдийн тоглоомын талбай хийлээ гэдэг юм. Энэ жил ихэд одоо нэг 40 гаруй тоглоомын талбай хийсэн, тогтч мөгт хийсэн ч үгүй юм уу. Зарим мөнгөөр одоо шинэ одоо булгийн ихийг хамгаалах, голын хай саваа хамгаалах гэдэг ажил зохион байгуулалт юм. Манай дүүрч бас жаахан намдгай газар ихтэй л дээ. Ер нь нэг 12-оос хойшоо 7 буудал хүртэл юундээ цуцар цуслангийн бүсгүүч гэсэн намхрах газар ихтэй. Бас тийм хайрган зам бид нар бас тавиад байгаа. Бас дундаа нөгөө нэг залуучууд машинтайгаа тэнд намайг цуучих юм, өвөл нь одоо хөлтчөөр өгшүүл хатаж унаадах юм. Гэхдээ тэрийг нь бас ингээд бид янзлал одоо нийтдээ нэг урт метр гэдэг бол 20 км урттай. Яг нэг гудамж дунджаар 200-аас 600 м орчим урттай. Тэгэхээр тийм хэмжээний олон одоо годмод бид нар ингээд уртаар хэмжих юм бол 20 км зам хайрган зам жишээ хийх жишээ. Тэгэхээр ийм ажлуудыг бид нар хийж байгаа шүү. Сургууль зэрэгт ийм хөрөнгө оруулалт орж байгаа. Жишээ нь хүүхдүүдтэй одоо ингээд хөдөлмөрийн
Европ технологийн одоо бидний баг багч нэг том 380 ямар ажилтдаг том диски байдаг. Тэгээд нэг юм өрөм байдаг гэсэн. Тэрэн дээр ч одоо бас жаахан цаг өөрөөл одоо манай багш нар бас нэлийн эмзэглээд бас яг тэн дээр хүүхдүүдээр дадлага хийхгүй байх шүү. 380 гэдэг бас өндөр хүчтэй болохоор бас нэг хөдөлмөр аюулгүй байдлаач бас боддөг юм уу яг тийм. Тэгээ хөдөлмөрийн багш нэг чинь бид 13 2 жилийн өмнө ураад өрөөндөө ярилцсан. Тэгсэн одоо энэ одоо ч юм хөгжсөн өөр болсон байна. 12 болтоор ажилладаг яг хөгж зориулсан стандарт юм байна. Тэгээ бид нар энийг тухайн жилдэн судлаад одоо жишээ нь бүх ерөнхий боловсролын сургуулиудаа энэ хүүхдүүдийн технологийн кабинет бол нийлүүлсэн байна. Тэрүүгээр хийсэн манай хүүхдүүд өөрсдөө үзэсгэлэн одоо хүүхдийн бариад зарим нь одоо тэрийг нэг сургууль цэцэрлэгүүдэд одоо жишээ нь тоглоом хэрэглэгдэхүүн болохоор цэцэрлэгүүд нь одоо бас тэндээс нэг ахныхыг нь хийсэн тоглоом одоо аваад болцоод байж юм уу. За яг түүнтэй адилханаар одоо бид энэ жил эмэгтэй хүүхдүүдийнхаа кабинет юм нэг оюутлын машин юм хийж гисэн л доо. Гих мэт ингээл хийгээд дараа жил бид одоо бодож чинь бас нэг мэдээлэл зүүн смарт тим кабинеттэй болгоё. Одоо орчин үеийн одоо юм их өөр болж штэ. Бид одоо хөл алхаж явахгүй, хөл нийлүүлж алхаж явахгүй бол нөгөө Монгол улсын засгийн газраас явуулж байгаа нөгөө хөтөлбөрүүд шүү дээ. Хөтөлбөр байна, авиац хөтөлбөр байна. Тэр чинь хийхэд бол бас орон нутгийн өдөрлүүдийн зогс бид дэмжиж материалын байдлаар бас дэмжиж өгч явах хэрэгтэй. Тэгээд энэ дээр дараа жил бид тийм зорилго тавьж байгаа. Энэ урлагийн заал, спортын заалыг сайхан тогтчуулаад нүг хэрэгсэл мэргэжлүүд одоо тоног төхөөрөмж хэрэгслүүдийг хийгээд гэсэн. Хүүхдүүдийн хичээлд одоо ном нөгөө сурах хичээлийн хэрэгслүүд байна шүү дээ. Тэрэнд одоо хүүхд нэг бүрээр модоод 50000 төгрөгийг одоо сургуулиудаа өгөхөр бид сая бас иргэдийн хурлаараа сая 12 сарын 10-нд батлуулаад авсан байгаа. Тэгээ он гараад сургуулиудаа энэ санхүүжүүлэлтүүдийг хийн. Тэр хэмжээгээр манай хүүхдүүдийн маань бас өөрийгөө хөгжүүлэх тийм үү одоо сурч боловсруулах нөхцөл бас тодорхой төвчнгөр бол ахнаа л гэж бодож байгаа. Дүүрэг маань сүүлийн 3 жил одоо дараалаад босоод ээлтэй дүүрэг болсон. Босоод одоо дүүргүүдийн дотор л одоо бид түүчилж байгаа. Тэрийг бас бид цааш та алдахгүй одоо нэрчтэй бол ажиллаж явах хэрэгтэй л гэж харж байгаа л да. Иргэдэг нэлээд харьцаж байгаа юм байна гэдэг ойлголттой төрлөө. Иргэд маань буцаад яг 5 хүн саналаа хэлэх юм магадгүй бас илэн далангүй шүүмжлэх зүйлүүд бол бас нээлттэй ер нь байнга явуулж. Ялангуяа ахмадууд бол их зэрэгтэй л шүү дээ. Би өнөөдөр бас одоо баяр төгч байгаа юм бол нэлээд олон иргэдүүд өнөөдөр нэг 11 иргэдтэй би өглөө өдөө цумуулчаад наашаа ингээд ярьцлаганд ирлээ л дээ. Одоо хоёр имэд бол би бас нэлээд их цагнууллаа. Нэг нь одоо нэг ахмадын орон сууцны асуудал бай. Одоо энэ чинь нөгөө манайш одоо чинь 584 одоо ахмадуудын материал ирчихсэн. Цаана орох одоо нэг тоон бас эхний ээлжний байр нь 100 хэдэн айлын орон сууц орох гээд байдаг. Дүүргүүдэд хуваарлаж чинь зөвхөн манай дүүрэг иргэдэнтэй орох. Манайхаас гадна бас олон дүүрэг байгаа учраас мэдээж нийслэлээс барьж байгаа бодлого юм чинь тодорхой кодор хуваарлна. Тэгэхээр одоо орж амжихгүй хүмүүс гарч магадгүй байдаг. Тэгээ гих мэд байдлаар одоо ахмадуудаас зэмлэл бол бид хүртэж сонсч байгаа. Мэдээж одоо энэ бидний хийж байгаа ажил бол алдаа байна. Тэрийг одоо сайн сонсч одоо алдаагаа давтахгүй урдан хугацаанд засалруулж явах нь одоо бидний үүрэг. За иргэдтэй бид нар 13 оноос эхлээд ер нь бол иргэдээсээ тухайн хороонд нь хийх хөрөнгө оруулалтын ажлын саналыг аваад бүр сурцсан байгаа. За яг гоо нэг 20 хэдэн мянган айлуудаар бид нар ингээд 26 мянган орчим айлуудаар хөр ер нь 90% буцаага бөглөөд өгчдөг. За одоо манай хороонд ийм юм ажлуудыг энэ жил эх жилийн одоо төсвөөр тавьж хийгээрээ. Энэ бол одоохондоо байж болох юм гэдэг ч юм уу тиймхүү байдлаар. Тэгээ бид тэрийг бас яхаа ирэмлээд дүүргийн иргэдийн хуралд яг засаг дарга бол төсвийг боловсруулж өргөн барьж баталгуулж тэгээ захиран зарцуулах тийм ирэх байдаг. Төсвийн тухай хууль болон одоо бусад хуулиуд байдаг. Ихийг эрэгтэйгээ хуваалцж бид нар бас ингэж авч байгаа. Тэгээд энэ жил ч гэсэн сая дээр саналаа бид нар бас 11 сард аваад 10 хагас сарын хугацаанд боловсруулаад иргэдийн хуралд өргөн барьсан. За тэгээ буцаага таны энэ саналаас ийм юм орж байгаа шүү. Түрүүжлийн юунаас чинь одоо ажлаас чинь ийм юм ажлууд хийгдсэн шүү. Гэдгийг одоо буцаага бид жижигэн тайлын хэлбэр өгөөд байгаа л да. Тэгэхгүй бол юм болгон бид чинь бас ингэж телевизээр мэдээж ингэж байнга яриад иргэдэд хандаад мэдээлэл хүргэдэг ч болцоо халах. Одоо би сүүлийн баг
2 сар гарна баг телевизээр одоо ингэ арга чинь та нар өнөөдөр ингээд манай МНС телевиз хамт олон бас урайд оруулаад бас энэ иргэдтэй бас хийж байгаа ажлынхаа зах зугаас хэлэх болцоо олгож байгаа бас баярлж байгаа хэлмээр байна. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр хэвлэл мэдээлэл байнга ингэж ороод болцоо байх учраас ер нь бол яах вэ цаасан хэвлэлээр одоо тайлан хэлбэрээр иргэдтэй хүргээд идэгийг одоо сүүлийн 3-4 жил дараалаад өгөөд баг ингээд занцсан байна. Цаашдаа ч ер нь бол дүүргийн удирдлагуудын тийм байдлаар явж явах хэрэгтэй. Аль болох одоо иргэдээс нэг дарга өрөөндөө суугаад нэг их хайхтар мондог шийдвэр гаргаад оновчтой шийдвэр гаргаад төлөвлөл болгож явах гэдэг. Тэгэхээр ер нь асуудал байгаа бол тэр асуудал яг тулгамдаад байгаа багш нарын үрж ирэл яриулж хэрэгтэй. Эмчнэрийн ирэл яриулж хэрэгтэй. Одоо манай өрхийн эмчнэр 2 жилийн өмнө л одоо бас өрхийн эмнэлэг тоноод хөөрөмж босод нөхцөл байдлаас болоод бас иргэдийн донд бидний нэр хүнд бас тийм их чигтэх өндөр биш байна. Тэр болгоо бид өөрсдөө хүргийгээд болцоо хаалгаар гэдэг юм ярьдаг байсан. Бид нар бол тэр санхүүжилтийн хугацаанд нэгдүгээр төгхийн анхаарлаа, хоёрдугаар босод нөгөө эмнэлгийнхаа байгууллагад нийсэн зөвлөл байгуулад шаардлагатай байгаа тохиолдолд хүн шатаар авч өгч чинь жил болгоно л бид нар одоо 200-аас 300 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг өрхийн эмнэлэг болон дүүргийнхаа эмнэлэгт авч өгч байгаа. Одоо ирэх жил аваад өчөд нэлийн бас дажгүй болчихно гэж бодож байгаа. Одоо нэлийн бүтэн одоо автомат лабораторитой төр болсон. Хандуур нөгөө хувийн эмнэлгүүд байдаг хэмжээний тийм бас өдөрт бол 400-500 шууд зэрэг үйлчлэг үзүүлж болцоотой. Өмнө яг одоо нэг тийм автомат биш нэг тийм жоохон гар маягийн дуу байсан юм шиг байна. Тэгэх юм бол өдөрт 100 хүн аваад дуусчдаг. Тэгэхээр 101-102 дахь одоо нөхөшин ирэхээр л маргааш гэдэг асуудал болж чаддаг юм шиг. Тэгэхээр ийм хүү проблем шиг ингээд байхгүй болж байгаа. Эмчлийн ч гэсэн бас ажиллах одоо юу гэдэг нөхцөл нөгөө урам зориг тийм байдал нөө. Тэгэхгүй бол бас ингээд маргааш ирэх юм бол нэг иргэн уурал нуцаал тэгэл айгуул янз бүрээр хэлэн тэгэл айл талын стресст нэгэл ямар таламжтай вэ гэж тий. Дүүргийн хэмжээнд ажил хөдлийн төвшин ер нь хэр хэмжээнд байдаг юм бол Бадарсан гэдэг хүний одоо засаг дараах их хугацаанд нэг хэдэн хүн ажилтаа орлоготой юм болчих. За бидний 3200-аар манай хөдөлмөрийн зөвхөн бид нар бас түрүүнээсээ ер нь ажлыг олоолаа нээлж хийж байгаа. Бид нар ингээд ажил орлого гэхээр зөвхөн их хөдөлмөрийн хэлтсийн ч юм уу, хөдөлмөрийн зах зээлийн ч юм уу гэж ойлгоод үгүй. Энд ч одоо ингээд нөгөө нэг орон гэргүй одоо тэмэл иргэдгээл байна. Одоо манай дүүрт 154 тийм иргэн байна. Саяхан тэгэхэд одоо ингээд өршөөлийн хуулиар бас 93 ял идэж байсан иргэд одоо гарч ирээд өршөөгдөж чинь тий. Тэгэхээр нөгөө чинь орон байр хөдөлмөр болцоо мол гэдэг олон асуудлуудыг бид нар бас хийгээд байх шаардлагууд бий болж байна. Бидний зөвхөн одоо хөдөлмөрийн хэлтс рүү бид нар тавьчаад та нарын хийх ажил шүү гэдээ өрөөдөд явуулж болохгүй. Нөө цагдаагийн байгууллага өшөө боловсролын хэлтс юм уу тий. Нөө сургалт Монгол төм зохион байгуулна, хороотойгоо нийлнэ, нийгмийн ажлууд нийлнэ ингээд зохион байгуулж явах үр дүнтэй юм байна. Ер нь түрүүн би бас ярьцлага эхэлж байгаа үед дурдсан 3200 гаруй хүмүүс бий. Бид нар бас ажилд одоо зуучлах гэх тийм юмд ажлын үүдээ зохион байгуулж давтан сургалт мөн одоо ажил зуучлах гэх тийм ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэ бол мэдээж байнга хийгдэнэ. Нэг удаа хийгдээд 2 удаа хийгдээд дуусчдаг ажил биш. Ерөөсөө байнгын хийгдэж явах зүйлийн нэг бол инээ гэдэг нь бол тодорхой. Тэгээд яг бас үдийд нөө эдийн засгийн бас байдал эдгэртэй хамаарад ажлын байр бас яг хүссэн хэмжээний гэж өгөхгүй байх шүү. Энэ бол бас зөвхөн дүүрэг гэлтгүй бас нэг энэ нийслэлийн нэлээд том объемны макро түвшний асуудал учраас энэ бол хүн болгонд бас санаа зовж явах хэрэгтэй. Тэгэхдээ би түрүү хэлсэн бас одоо ингээд 15 сургууль зэрлэг байрлаа. Тэр хэмжээнд ээж нар маань сургууль зэрлэгтээ хүүхдээ өгчөөд өөрөө хөдөлмөр их болцоо бий болж байна. Нөгөө нэг жоохон мэрэгжлийн үеийнх юм бол эдийн засгийн хүн ам гэж боддог. Тэр байдал руу очих юм бол амар болчихно. За тэгээд одоо монголчууд үдчих болно их цөөхлөх нэ. Ажил ингээд хийгээд байг бол болно. Санаастай байл зөндөл олон болцоо ханаад байгаа боловч би бас залуу хүний хувьд харж явдаг. Тэр ээж нар маань ажиллаа бол өрхийн орлого нэмэгдэн тэгэл бидний бас амжилт нэг шатаарч захиал явна л гэж харчлаа. Дүүргүүдээс авахудаа өөрийн хөрөнгөөр сургууль цэцэрлэг барьсан гэдээ хэлж байна. Энийг яг ямар нөөц бол бусад магадгүй дүүргийн засаг дарга нар сонирхож ээж магадгүй. Хаанаас энэ хөрөнгө мөнгө гаргаад сургууль цэцэрлэг барьж байна Бадарсан. Бид нар одоо дүүргийн хөрөнгөөр 2 цэцэрлэг бол барьсан байна. Нэг нь одоо гэр хороолт хамгийн хаслагдсан буюу хүн амууд ихтэй
хороонд барьлаа. Тэгээд тэнд 2 хорооны хүүхдүүд нэлээ явах болцоотой болсон. Нэг нь одоо энэ 7 дугаар хорооллын дахин төлөлтийн явж байгаа хэсгийн орон сууцны хороолт хүн ам бас ихтэй. Навтрал ихтэй газар бол өдөр ингээд ашиглалтанд оруулсан байгаа. Хүүхдүүд маань сайхан явж байна. Яг дүүрэг бол өөрөө болвол нэг тийм томоохон хэмжээний татвараас бол өөр нь бүрддэг. Одоо энэ хуваарь хөдөлмөр хэлсэн хүмүүсийн нэг татварын 10% байдаг юм уу? Эсвэл одоо янз бүр тэмдэгтэй хурамчууд байдаг. За нэг бууны татвар нохоо гэдэг жижигхэн зардлууд бий л дээ. За тэгээд яг уу ер нь сүүлийн үед яг уу нийслэл дүүргийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд бол нэлээд ажиллаж байгаа. Жишээ нь одоо сүүл гэхэд бид 13 онд нэг дүүргийн хэмжээ нэлээд том хийсэн ажил бол хүлээлт хөрөнгө нэлээд тоолгож болсон. Нөн тоолгонд ороогүй байсан хүлээлтүүд маш их байсан. Энэ бол нэг орон сууц бол орохгүй томоохон офис юм уу одоо бодлоо үйлчлэгний одоо байшингууд байна. Яг гоо жилдээ нэг удаа 0.6-аас 1% татвар. За гих мэд одоо бас татварын болцоороо тийм нэмэхийн төлөө ажиллаж байгаа. Тэгтэл нөгөө талаар хүү торгуулийн орлого гэж байгаа. Жилд бидний 3 тэрбум төгрөгийн орлого хүү торгуулаас оруулдаг байсан бол өнгөрсөн жил бид үе шатараас нэг буулгаж байгаа. Өнгөрсөн одоо энэ жилийн үед бид нэг гүйцэтгэл өглөж байгаа гүйцэтгэлээр одоо нэг 14 хоногийн дараа жил одоо дуусгаж 2 хоногийн дараа 2 хоног хүрэхгүй хугацааны дараа тэгэхээр 700 төгрөг одоо хүү торгуулаас орж байгаа. Ер нь 3 байсан 745 хүртэл 3 тэрбумаас буурж нэг чинь бараг 4 дахин орчим бууж байгаа. Ирэх хонд бид нөгөө сая иргэдийн хурлаар төсөө бодлуулахдаа 250 орчим сая төгрөгөөр хэрэгжил хүү торгуул байна. Бусад орлогоо бол бид нар одоо олж ажиллахын төлөө ажилланаа. Тэгээд нөгөө нэг шалгадаг яадаг тийм одоо хүү торгуулмын орлогыг бол аль болох төлөвлөхгүй байх хичээж байгаа. Нэг олон одоо шалгалт гэдэм үү шүүл гэдэм үү тийм одоо нэг дарамт маягийн юмнууд үл явуулахгүй босод байлаа одоо нөгөө нэг бүртгэлгүй байсан хөрөнгөнүүдэд бүртгэн одоо юу гэдгийг өөр одоо нөгөө нэг олон төрлийн одоо чинь болцоонууд байна шүү дээ. Шинэ одоо хуваарай барилгын материалын хүмүүжлэх хэрэгэлдэг мөртлөө татвар төлдөг хэрэг юм байдаг юм уу? Хүнд очиж бид суу айл дээр 2 жил дараа сургалт хийжсэн. Сэнгэд дээр татвар төлчих юм бол дараа нь яг нөгөө нэг бараа материалын зээлийг авахд тэр чинь нөгөө татвар төлсөн хэмжээс нотлохоо болж байна. Нэг 8% зээлийн нөгөө нэг 30% одоо урьдчилгаагаа өгөөд байранд орё гэх юм бол тэр чинь нотлох баримт болно. Тэр иргэд өөрсдөд нь бас хэрэгтэй л дээ. Энэ бол зөвхөн тэр татвар төлнө гэдэгс төлж байгаа татварыг бид нар харин иргэдээсээ асууж зөвлөж бусад одоо байгууллагууд иргэдэд үйлчлэг үзүүлж байгаа байгууллагууд ямар тоног төхөөрөмж одоо ямар юм хэрэгтэй ямар тусгай зорилтын автомашин хэрэгтэй одоо өөр хэрэгтэй үед юм багаж хэрэгсэл байдаг юм уу гэх юм. Чиний замын цагдаагийн байгууллагаас маань өсөөлөл нөгөө нэг сая согтуу чиний хууль үйлчилж эхэлсэн шүү дээ. Нэлээд өндөр зүйтэй. Тэгээд тэр хэмжээнд нэлээд шалгалтаа нэлээд чангруулж байгаа хүмүүс байсан. Тэгээд нөгөө нэг үлээлэгдэг багаж хэрэгтэй болж ингээд дүүргээс бас хэдгуурыг авч өгдөг. Дараа жил бас нэг хэдгуурыг аваад өгнө гэж бодож байгаа. Тэгээд ингээд нэг тодорхой хугацаанд энэ яваад байгаа бас ингээд юм гайгүй болоод байх болов гэж бодож байгаа. За тэгээд ер нь дүүргийн эргээд буцаа харахад нэмэх байдлаар дүүргийн орлогууд бүтдэг. За тэгээд дүүргийн яг хөө төсвийн тухай хуулиар бол нийслэл бид нар сүүлийн одоо 3 жил бүр 9 шахам тэрбум төгрөгийг төлрүүлж байгаа. Нийслэлээс бол бид нар одоо орлого авахгүйгээр нийслэл мөнгөө төлрүүлээд үлдэж байгаа орлогоор бас нэг уралцаа зардал мардлаа нэлийн нарийнлаад тий одоо ингээд тэгээд нэг жаахан үлдсэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг. Тэрүүгээр нөгөө байшин цаваа сургууль цаа бодно нэг сургуулийн цахилгаан монтаж нь бодчих юм бол тэр нэлээд өгчин шинээр нэг 2 зэрлэг бид нар бас 1 жилийн өнгөрч бариагүй 2 жилийг хөрөнгөний дамнуулж ийж барьсан. Яг 1 жилийн мөнгөөр өчгөл бас 2 зэрлэг дүүргийн хэмжээнд арай хөрөхгүй. Гэхдээ яг 2 жил дамнуулаад барьлаа. Өнөөдөр зэрлэг маань түрүү жил одоо энэ жил 2-ын хөрөнгөөр барьсан. Тэгээд энэ жил сайхан ашиглалтанд орчихсон хүүхдүүд маань сайн намраас ингээд яваад байгаа их. Гэх мэтэр одоо ингээд том хэмжээний хөрөнгө ч гэсэн дүүрэг нэг өөрсдөд байгаа эдийн засгийн ч юм уу одоо төсвийн болцоогоо ингээд хуваарлах юм бол болцоо байгаа л гэж бодож байна. Хурдаа орж байгаа. Юм байхгүй хэцүү байна гэж суугаад дийшаараа суугаад үлдэн. Суугаад шүү дээ. Тэгэхээр хийх ёстой л гэсэн тийм байдлаар л хандах тийм одоо бодлоор л одоо ажил хандвал үр дүнтэй л үр дүн гарч байгаа болоо гэж одоо
бодогдож байгаа. Дүүргийн 51 дэх жилийнхаа бүтээн байгуулалтын ажлаас бидэнд тавчсан тулж мэдээж улам ажилд байгаа бах. Гэхдээ яг өнөөдөр за 2016 онд энэ ажлыг бариад ард гарчин дагаад төлөвсөн ажлуудтай байгаа. За эх онд бид нар дөрөвдөг яасан спортын юу байна нэг заал байна. Манай одоо олон сургуулиудаас нэг л сургууль спортын заалг байдаг. Тэрийг нэлээд хүчилж байна гэсэн бодолтой байгаа. За 1-2 зэрлэгийн өргөтгөл бол хийн. За тэгээд түрүүн нөө ярьсан олон жил болсон ажлуудаа хийгээд дээр нэмэх нь юу рүүг анхаарах гэж бодож байгаа вэхээр манайх яг нөгөө нэг тийм ууган дургуудын нэг учраас цэцэрлэгүүд нэлээх тийм хуучирсан байт юм лээ. Ер нь л голдоо 1954 оны хэргийн 1965 он хэргийн ер нь тэгэл тэрнээс наашаач бараг долдохгүй ховор юм аа. Тэгээ ер нь их муутчаад байна. Тэгэхээр энэ лөө нэлээд ер нь цэцэрлэгийн одоо эрхлэгчнэрийн дуудаж бий бас нэг уулцсан. За хамгийн шаардлагатай байгаа тэр цахилгаан юм уу? Эсвэл одоо ус алдаад иддэг бол нөр халаал паар байдаг юм уу? Дээврээс чи одоо ингэж болж өгдөг цантаа төлрөөд өгдөг дээврээ гэдэг юм уу? Айлыг санал өгсөн, бүгдөө нэгнээ санал өгсөн. Бас л чамгүй үнэтэй марагдана лээ. Тех бах. Тэр үгүй сэрийгээ бид нар нэгтгэхэд дүүргийнхаа иргэдээр дөргөн бариад батлуулсан байгаа. За тий хавар эртгэн шиг 4 сараас эхэлнэ. Бусад ажлуудаар бид нар хийх юм аягаар их юм. Урсгал зарлаа жоохон багасч одоо багассан байдалтайгаар бид нар бол хандаж байгаа. Манай иргэдийн уралж гисэн хамгийн газар маань гэсэн юм тийм хөө байдлаар хандаж байгаа. Тэгээд дээр нь бас иргэдэд бас жоохон тийм бизнесийн болон ахуйн одоо тийм бас нэлээд тийм сургалтуудыг бас нэлээд хийсэн бодолтой байгаа. Тэгвэл бас зарим юмуд нөгөө нэг яах юм л да. Бүх зүйлийг одоо засгийн газараас хийж бас амжихгүй. Бүх зүйлийг одоо бас нийслэлээс хийж амжихгүй. Мэдээж одоо том объемаар харахаар байгаа мөнгө нь одоо бага байдаг тийм хүү бас ингээд илүү хүнд үр дүнтэй гэсэн ажлуудаас дүүрэг бас өөрийнхөө болцооны хэмжээнд зарим ажлыг нь бас авч хийнэ гэсэн тийм бодолтойгоор хийсэн байгаа. Дараа жил бол бид нар түрүү жилийн энэ жил хийсэн ажлынхаа эрчимийг алдахгүйгээр бас жаахан ч гэсэн ингээд ахиулаад явчихна гэсэн бодолтой байна шүү. За өглөө өчтөд бид ярилцлага өргөндөрлүүлж байна. MSC телевиз 2015 оны онцлог 15 зочдыг нэрдэж за энэ жил 50 жилийнхаа өмнө тэмдэглэж байгаа нийслэлийн Сүхбаатар дүүргийн засаг дарга Бадарсан хөрж оролцож 5 хүнд 2015 оны бүтээн байгуулалтууд 16 оны хийх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Урилга лаасан баярлалаа. За баярлалаа та бүхэнд. Санаа телевизийн хамт олонд бас ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. За баярлалаа.